шүүт асуулт дуусчих шиг би нэг эдгээр асуулт асууя. Хүнс хөдөөж юмнаас энэ жил ер нь зууншлаг муу мал таргагүй авч чадсангүй тэгээд одоо баруун аймагуд байж тэгээд тариалангийн бүс нутгуудаар одоо хүнд байдалтай байна. Тэгээд энэ жил энэ горлын хангамж хичнээн үе хангана гэж урьдчилсан тооцоо байна нэгдүгürt. Хоёрдугаарт энэ өвс тэжээлээр ханх боломжгүй одоо сая үн нэмэгдчихсэн байгаа. Та нар сая яваад ирсэн өнөөдрийн байдлаар хэвэг 40,000 гарцсан нэг шуудаа. Пресс-өвс 20,000 гарцсан байна. Тэгэхээр энийг хангах тал дээр бас баруун аймагуудын Оросын улбаны улстай бас гэрээ эзэр хийж байгаа юм байна. Бас наашаага бичиг явуулсан гэсэн засгийн газрын хурлаар оруулаад бас хангах асуудал Зөв аймагаас татж байна, үнэтэй очиж байна. Энийг одоо өвлжилтийн бэлтгэл ажлыг яаж хангахыг гэж бодож байна, ямар хэмжээний мэдээлэлтэй байна. Нөгөө талаар байгаль орчны яамнаас энэ зууншлаг юута өвс тэжээл муу байдалтай холбоотой энэ ан амтны байдал нэлээд хүнд одоо том угуулц аргал янгэр буугын тэрч одоо гол эргэр бууцсан 8 сард засгийн газарт бичиг хөргүүлсэн сумын энэ аймагуудын хүсэлтийн дагуу ер нь анги одоо нэмж буудуулаад засаг төсөвт ер нь төсөвт одоо орлого бүрдүүлэх талын асуудал дээр анхаарай гэдэг тийм хүсэлт ирсэн дэргүүд засгийн газарт явуулсан шийдэгдэг байл байгаа жаа. Тэгээд анхны өвс тэжээлийг яаж шийдэж бодож байна энэ. За дараагийн асуудал энэ байгаль орчны яамнаас сангийн яамнаас хог аюултай асуудал байгаа. Эмнэлгийн аюултай хог аюул, онц аюултай хог аюул асуудлууд байж байгаа. Жишээлбэл одоо моторын сайлсан тоосны асуудлаар бас юм яад юм байна. Тэгээд түрүүн бид нар энэ газар үйлдвэрээр очиад танилцаад ирсэн. Гэтэл энэ дээр одоо төсөв тавьд юм байна. Зүгээр суглуулж агаад төсвөөс тэр марн юу авдаг. Мөртлөө одоо боловсрох үйлдвэртэй тийм ганц үйлдвэр байд юм байна л да. Налайхын одоо тэр юунд гордогийн дэшээ. Тэд нэр юм авдаггүй. Тэгэхээр энд ямар хэмжээний төсөв байрладаг, орон нутгийн төсөвт яадаг юм уу, байгаль орчны яамд байрлалт юм энэ талаар мэдээлэл авъя. Энэ сөөлжилттэй тэмцэх талын асуудал дээр бас манайх сая 2 тэрбум төгрөгөөр эгийн голын усан сахилгаанаас усны шинжилгээг чинь одоо барихаас өмнө бүх хими одоо гөрсний бүх шинжилгээг хийсэн шүү дээ. Гэтэл тэрний оронд энэ усны газар байгаль орчин яам онцгойгоомс нийлж байгаад говор устаатаг одоо солилттой тэмцэх асуудлаар энэ аль талаар одоо усны урс хаагур урсах шуудуу татах юм уу одоо нуур суурин байгуулах боломж байна. Эний судлаа хийх боломж байдгүй юм уу? Ер нь хийчихвэл яадаг юм ер нь. Зориг гаргаж нэг хийчихэл ер нь одоо газрын дорх усыг хүлээгээд одоо тийм хэмжээний хангалтч бүрдэхгүй байх. Ер нь цаашдаа энэ асуудал бус дэлхийн бус бүх орнууд тэгж яхад манайх бас тэрийг бодмоор юм. Тэрийг бас энэ талаар одоо суулга хийж болохгүй юм уу? За чадвар сайдын юунаас онцгой юмшин энэ шахмал төлөвчний хангамж одоо хэр вэ? Одоогийн байдлаар хангалт нь хэр вэ? Хятадаас хичнээн тонны одоо 1000 тонны юу оруулж ирсэн. Тэр талаар мэдээлэл авъя. За эхлээд өдөөжих юм. 5 номер микрофон. За банк гарууны дараагийн асуултанд хариулъя. За ургац сураалтын ажил эд дундаа явж байна. За бидний урьдчилсан балансаар бол Улаанбуудайн тариалалт дотоодын хэрэгцээний 30 орчим хувиар дутах ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тийм учраас импортын Улаанбуудаагаар дотоодын одоо хэрэгцээт гурилыг хангана гэж ингэж тооцож байгаа. Гурил импортлж авахаас илүүтэйгээр Улаанбуудаа нөөцөө бүрдүүл дотоодын үйлдвэрлэлүүдэд доктортой түүхийдээр хангаад эргээд баруун бүрштэй одоо хямд дотоодын стандартын шаардлага хангасан чанартай гурилыг нийлүүлнэ гэж ингэж тооцож байгаа. Энэ хүрээндээ хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дотоодын гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэд хэдэн удаагийн уулзалтуудыг зохион байгуулсан. За энэ хүрээнд одоо баруун бүрсийн 5 аймагуудад дотоодын гурилын үйлдвэрүүд борлуулалтын цэг байгуулж үйлдвэрийн үнээрээ гурилаа борлуулах ийм зохицуултын ажлыг авч байгаа.
За үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой засгийн газрын тогтоол гараад ингээд өвс тэжээлийн шаардлагатай аюулгүй нөөцийг бүрдүүлээд ажиллаж байгаа. За орон нутгийн түвшинд бол одоо улсын онцгой комиссоос өгсөн шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу хүнс үдэ аж ахуйн хөдөлмөрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэд хэдэн ажлын хэсэг орон нутгуудад ажилласан. За миний би ч гэсэн одоо энэ баруун бүсгийн аймагуудад ажилласан. Тэгээ энэ үеэр бас энэ өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлттэй холбоотой аймаг орон нутгийн онцгой комиссийн одоо авч байгаа арга хэмжээнүүд мэдээллүүдийг бас сонссон. За энэ дээр бас бодлогын чиглэл, бодлогын зөвлөмжүүдийг өгч ажилласан байгаа. Ялангуяа малчтын түвшинд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн ажил бол нэлээд бага хувьтай. За аймаг орон нутгийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажил төсвийн хэмнэлттэй холбоотой, төсвийн тодтолтой холбоотой төсөв мөнгө нь татагдсан гэдэг асуудлуудыг тавьж ирсэн. За ялангуяа өнөөдрийн нөхцөл байдал дээр баруун бүсээр импорторс гэхээс илүүтэйгээр зүүн бүсээс одоо байгалийн хадлан, за төвийн бүсээс одоо хэвэг нэлээдгүй хэмжээгээр зөөгдөж байгаа. Гол дийлэн хүртэг шингэж байгаа асуудал нь тээвэр дээр нэлээд өндөр 60-70% тээврийн хөлс нь нэмэгдэж байгаа юм зохицуулт байгаа. Тийм учраас баруун бүсийн одоо хил залгаа аймагуудыг Оросын холбооны улсаас шаардлагатай өвс тэжээлийнхаа нөөцийг бүрдүүлэх, ингэхдээ гол төлөв одоо хүч тэжээлийн нөөцийг бүрдүүлэх энэ чиглэлээр холбогдох зөвлөм чиглэлүүдийг өгсөн. За нөгөө талдаа энэ үйлчлэлтийн нөхцөл байдал хүндрэлтэй холбоотой өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхээс гадна мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлуудыг нэлээд шуурхайлах ёстой. 100 гангийн нөхцөл байдал өндөр байсан. Намаржалт тийм сайн биш. Өвөл одоо онд орохгүй малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах малынхаа тоо хэмжээг өгөх зохицуултуудыг авч, за тодорхой хэмжээний орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг доктортой ажилуулах, эргээд мал махаа экспортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр бас тухайн бүс нутгуудад ажилласан. За харьцангуй одоо экспорт бол махны экспорт бол эрчимтэй явагдаж байна. Баруун бүсийн одоо малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах одоо малчтын хандлага маш өндөр байгаа. Тийм учраас бодлого зохицуултын хүрээнд аж ахуйн нэгжид хүндрэлж хэрэглэл учруулахгүй байх, бичиг баримтын түргэн шуурхай нэг цонхны бодлогоор шийдвэрлэх, нөгөө талдаа үйлдвэрүүд нь эргэлтийн хөрөнгийн зээл болох асуудлуудыг одоо салбарын яамн дээр зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг хэлье. За байгуулч нэм 6 номер. За байгаль орчин уурын нөхцөлийн өөрчлөлтийн яамны бясалган хамгаалалтын газрын бодлогын газрын дарга уран чимэг байна. За ан амьтантай холбоотой байгаль орчны яамнаас биотехникийн арга хэмжээ ажиллах ажлыг сайдын тушаалаар ялангуяа тусгай хамгаалалтын газар нутгуудад тодорхой чиглэл хөрвүүлсэн байгаа. Тэгэхээр баруун бүсүүдэд бол одоо гангийн эрсдэл өндөртэй байгаа учраас зүүн бүсэд бас тодорхой хэмжээний нөөцийг бэлтгээд баруун бүсийн аймагуудад тусгай хамгаалалтын газар нутгийн сүлжээгээр дамжуулаад бас амьтны биотехникийн арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Мөн А агнуурын мэрэгжлийн байгууллагын агнуурын бүс нутаг дээрээ мэрэгжлийн байгууллагын эрхтэй компаниудтайгаа хамтраад энэ биотехникийн арга хэмжээ авах чиглэлийг бол тухай бүрт нь яам хөрвүүлж байгаа. За байгалийн насны төлбөрийн тухай хуулиар орон нутагт ан амьтны орлогоос олсон орлогыг буцаагаад байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулах зардлын ангиллаар бол бас биотехникийн арга хэмжээ авахын боломж байгаа. За хоёр дахь асуулт хог хаягдaltaй холбоотой асуудал дээр тайлбар өгье. Тэгэхээр хог хаягдлын тухай хуулиараа аюултай хог хаягдлын За 6 номер гэж хариулъя. Мэргэжлийн байгууллагын зөвлөл ажиллаж аюултай хог хаягдлын мэргэжлийн байгууллагын эрхийг бол олгодог. Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын яамнаас улсын төсвөөс тодорхой хэмжээний аюултай хог хаягдлыг одоо бууруулах зорилгоор орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээрээ тухайн бүс нутагт одоо аюултай хог хаягдал үүсэж байгаа бол орчны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор одоо мөн хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад аюултай хог хаягдлын мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгж байгууллага тухайн бүсдэр байгаа аюултай хог хаягдлыг ялангуяа том үйлдвэрүүдээс үүсэж байгаа тос тосон бүтээгдэхүүнийг бол шууд байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиараа гэрээ байгуулад тэр мэргэжлийн байгууллагын эрхтэй компанид бол олгоод үн төлбөргүйгээ нийлүүлж тэр аюултай хог хаягдлын мэргэжлийн байгууллагын эрхтэй компани бол цуглуулж, тээвэрлэж, хадгалж, дахин ашиглах энэ зохицуултыг боловсруулах ажлыг бол хийдэг ийм зохицуулттай байгаа. 2 номер. За бийсэн гишүүний асуултанд хариулъя. За нийслэлийн хэмжээнд энэ жилдээ 340-с 50 мянган тонн
түлш хэрэглэнэ гэсэн юм тооцоо гарсан байгаа. За түүнийхээ 40 мянган тонныг одоо хуучин хэрэгжилжсэн шахмал түшээ хэрэглээд дуусгана. За тэгээд үлдсэн 306 орчим мянган тонн одоо түшийг бол Угданы хятад улсаас импортлох буюу хөх нүүрс буюу хагас кокс нүүрсийг одоо авч хэрэглэнэ гэсэн юм тооцоо гаргасан байгаа. За өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нэг 8.5 орчим мянган шахмал түшийг бол 344 цагаар өнгөрсөн 7 хоногоос борлуулаад эхэлсэн байгаа. За нийтдээ шахмал түшний нөөц одоо байгаа үйлдвэрийн одоо энэ дамжлагаас гарч дуусж байгаа нөөц бол нийтдээ 35-аас 40 орчим мянган тонныг гараад хэрэглээд дуусна дахиж үйлдвэрлэхгүйгээр. За шинэ хэрэгжилж эхлэж байгаа хөх нүүрсний тухайд бол эхний 2 состав бол ирээд үйлдвэрийн хашаанд зүүн үйлдвэрийн хашаанд За 2 номер гүсэж яриулъя. орцсон явж байгаа. Нэг состав дунджаар 2450 орчим тонн ийм хагас одоо кокс хөгс нүүрс бол орж ирж байгаа. За мэдээж лабораторийн шинжилгээнд бол хамруулж байгаа Монгол улстай итгэмжлэн лабораториудаар үзэхээр шахмал түвштэйгээ харьцуулахад бол гол үзүүлэлтүүд нь бол бүгд бага, одоо тал хүртэл нь бага. Тухайлбал хөхрийн хэмжээ, чиглэгийн хэмжээ, дэгдэмхийн очисын хэмжээ, үнсний хэмжээгээд энэ үзүүлэлтүүд нь бол бидний уламжлалтаа сүүлийн 2-3 жил хэрэглэсэн шахмал түвшнээс бол харьцангуй бага гарч байгаа. Илчлэгийн хэмжээ бол жоохон илүү ийм байдалтай ингээд шинжилгээнд оруулаад төрүүчээсээ ингээд хэрэглээнд гарахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. За улсын онцгой комиссар бол товчхондоо ийм мэдээлэл ирсэн байна.